Сайн бацгаана уу та бүхэн миний шинэ нэгэн чаленжийн бичлэг тавтай морил. За би өнөөдөр хичтэйгээ халуун ногоотой монголчуудын хэлдгээр хошног идэх тийм чаленж байгаа. Энэний яг чаленж нь хаана байна вэ гэхлээр энэ хоёр бол маш халуун ногоотой. Тэгээд мэдээж бит хоёрын хажууд сүү байна. Тэгээд хин төрүүлж сүүгээ уусна хожигдно. Харин хин их халуун ногоотой хоол идэж чадсан нь ялгч болно. За тэгээд юуны төрөнд уг хоёр хоолоо бэлэн болох хэрэгтэй байгаа. За тэгээд let's cook. Энэ хоёрыг шаардлагатай. Би нарыг болчлоо. Тэ ер нь тоолч хийх үү? Яг тоогоор нь 8 12 хаашнаг болсон. гавх доктор уу. Муу нэртэй. Бай Тэ ямар гоё харагдав. Үгүй ээ. За. Та хоньныг эцэдгүү. Идээ. Тэгвэл танд авархан штэ энэ чивийг дан хаан хашнгаа идэх чинь. Тэгээд амьдрал минь чи. Тэгээ үнэр бол янз юм байна. За идээ. Өөр зүгээр юм аа. Хоньныг эцэж байгаа. Яготагаар. Ямар олон юм томбо дотроо. Зовлонгийн төргөн дээр сар. Миний мөрөний төрөд байгаа яа. 13 байгаа тийм. Йоо. Даад нь халуун ногоон орж ирж байна. Юу ч удаан ажиллах хэрэггүй юм байна. Шууд залхих хэрэгтэй. Идээ дуусчих юм шүү энэ чинь. Энийг уучаараа гэдэг юм. Йоо тэгтээ. Чи ямар хийцээ? Яа тэгтээ. Улцганы ажиллаа. Яа. Томог нүлтэй тайна. Sorry. Яа. Яа тэгтээ сайн хийгээгүй хамттай юм жилээ. Энэ хошног гэдэг чинь яг аамаас нэтэрсэн үү? Oh my god. Хаа чи юу ч хамаагүй иддэг байсан. Яа тэгтээ гоё шиг. Амэ. Яа. Богоо хаа. Яа. Татгоне би бод өглөө. Бод өглөө 8 мухай юу болж байгаа юм. За хэд үлдсэн? 4 байна. Тэгтээ би сайн гаргацсан. Миний миний 3 байна уу? Чиний 4. Тавган дээр бол 3 юм уу? 3. Миний гол энэ. Миний тавган дээр 3. Минийх ийм үлдлээ. Sorry. Тэгээд энэ сая хоёрын дайтай нэг гарах боллоо. За зүгээр ундаа гоё. Энэ сүүнээс ямар юм хээ. Энэ удаагийн ялгчаар би өөрөөгөө гэж зарлахаар аяг хэцүү байна. Яг гэвэл би бас идэж дуусгаагүй, идэж дуусгаж чадаагүй юм. Тэгэхээр муу би өөрөө байсан. Яац юм чинь те. Буугаад өгсөн юм чинь. Йоо тэгтээ нэг
бүрхэнд орчлоо. Хэрвээ энийг туршиж үзмээр байвал Солонгосоос захиж авчруулж болно. Oh my god. Гэтэ нэг өмхийн амт байгаад тий. Нэг муухай өмхийн үнэртэй тэгээ муухай өмхийн амттай. За хэрвээ энэ бичлэг таалагдсан бол та бүхэн энэ бичлэгийн дээр лайк дараад дараагийн бичлэгийн дээр ямар бичлэг үзмээр байгаагаа комент сэтгүүлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.